Нэрээ. 생일 축하해요. өдрийн мэнд хүргэе хөвшөө. машин бэлдээдэх. Би чемпион явна. Энийг ав. Чиний өнгөрсөн хугацаанд зовж шансны чинь хариуг би бүгдийг нь төлөв. Өнөөдөр ямар ч байсан наатаав. Удахгүй чамда амьдрах орон гэр бэлдээ. Зүгээр л жилдээ ганц 2 удаа хүүтэй минь уулзуулж байгаа ч тэгвэл болно. Зүгээр л авгээд байхад би хорвоогийн бүхэл хүмүүсээс сул дорой бүхэлдэж амьдарч байсан ч ганцхан хүний таккугийнхаа өмнө нэр төртөөр амьдарч байсан юм шүү. Тийм байж энэ мөнгийг ч навчих юм бол юу болох вүлээ дээ? Үнэхээр муу ээж болно үсттэй. Мөнгнөөс болоод хүүгээ дарсан гэж хэлвэл надад хэлэх үг байхгүй болно. Их хүн байж хорвоогийн хүмүүсээр цэгж хараалхан байж яаж амьдрах вүлээ? Тийм бидэлтэй мэйгөө. Хүнд цаурч мэдсэн зүйл багтай байж яахаар ийм ухаантай байдаг вэ? Манай бэр энэ хүний ядаж талын тал игч болтугай дуурайсан бол Такку яагаад харагдахгүй юм бэ? Манай ээж хэлж байна лээ. Өглөөр дээждэг ам сүүл явчихсан гэсэн. Хамаагүй зүйл битгий идээд байгаарэ. Би чинь муудын шүү. Сараа зовлтгүй. Би өөрөө мэдэж байна. Такку гэж одоо л ирж байгаа мó? Наа царай чинь яачихсан юм бэ? Ямар нэг болоо юу? Би чинь муугам уу? Такку яасан. Таккуг яаж ганцаараа ирж байгаа юм бэ? Орхичхоод ирлээ. Орхичхоод ирлээ гэдэг чинь хүүхдээ хаана орхичхоод ирж байгаа юм бэ? Аав тэр нь орхичхоод ирлээ. Аав гинэ. Таккугийн аав нь сүйрд байсан юм уу? Хүүе таккугийн ээжээ. Яагаад энэ зингэтгэн өвдөд байгаа юм болов? Би өөрийнхөө гараараа зүрхээ шархлуулчихлаа шүү дээ. Зүрх минь. Өөрийнхөө гараар би зүрхээ шархлуулчихлаа.
Энэ хүүхдүүд чинь талхны хулгайч нар юм шиг байна. Миний буруу. Тэгээд би болон ээжийнхээ нэр төрийг сэргээхийн төлөө өнгөрсөн 7 хоногийн турш хуучин зүйл зарж байж талхны чинь мөнгөийг авчирлаа. Ингээд чи ер нь хий юм. Тодорхой хэлэх юм бол Түншээний комисс сургуулийн 5-ын 2 дугаар ангийн 49 номертой Ким Такку байна. Такку гинэ. Тийм ээ. Өндрийн таг дээр 9 ку. Өндрийн таг дээр 9 ку. Тэгсэн ч гэсэн ийм газар намайг ганцаараа минь орхиод явдаг нь яаж байгаа? Үнэхээр хариуцлагаж өөрчилж чадахгүй. Нана юу хийж байгаа юм? Захирлаа. Юу хийж байсан? Зүгээр л юм бодоод сууж байсан. Юм бодсон гинэ. Тэр нөгөө ээж гэсэн бодоод байсан чинь ээжтэй хуурдагдчихсан юм шиг санагдаад. Ингээд гинэтгэлээ нэг л өглөө ээжээсээ холдно гэдэг цаашдаа яаж амьдрах тухайгаа бодох хэрэгтэй гэсэн үг үстэй. Ямар ч хэрэгцээгүй ийм тийм зүйл болоод байх хэрэггүй. Чи зүгээр л энэ гэрд байгаа бүхнийг хэрэглээд л амьдрахад болно. Аль хэдийн тэгж хийхээр томчууд шийдчихсэн. Тэгсэн ч гэсэн надад ямар нэгэн зүйл хажин санагдаад байна. Гинэтгэлээ захирал та миний аав болчихсон нь цаашдаа захирал таныг юу гэж дуудахаач сайн мэдэхгүй. Хэцүү байна. Аваа. Эмээ орой хоолоо ид гинэ. За ойлголоо. Битгий зүүдлээд бай. Энэ чинь миний аав, бас миний гэр. Яасан ч чиний аав чиний гэр болохгүй болохоор хурдан энэ гэрээс яв. Өөрийнхөө гэрлөө яв гэж байна зөвхөн овш минь. Хэрвээ чи үлдэх юм бол үхэж ч мэднэ. Яагаад гэвэл манай ээж чамайг яасан ч зүгээр өнгөрөөхгүй. Чи газар дор орхосоо өмнө хурдан ээжийнхөө өвөрлөө очиж нуугд. Хоёр нана юу хийгээд байгаа юм бэ? Хоолоо идэхгүй захирал эзэгтэй хоёр хүлээгээд байна. Такку. Чи эмээгийнхээ дэргэд ирээд суу. Ээж чинь Чампали явчихсан. Тэнд талгаагаа жаахан сэргээгээд маргааш ирнэ гэсэн. Хоол өддөө ээжээ. За. Эдисхий. Хурдан энэ гэрээс зайл. Өөрийнхөө гэрлөө яв зөвүүн овш минь. Хадалж байна. Хоосон байгаад байлгүй. Бас айгаад байлгүй. За юу. Хоосон байгаад байлгүй. Бас айгаад байлгүй. Хэдий хэцүү байсан ч эр хүн шиг инээж байгаад өнгөрөөч вэ? Ойлгосон биз?
Юу амтан? Юуг нь тэгтлээ харцгаагаад байгаа юм? Хурдан хоолоо идэцгээхгүй. Тайван ид. Хоосон байгаад байлгүй. Бас айгаад байлгүй. Яагаад тэр хүүхнийг дахиад миний өмнө гаргаад ирж байгаа? Яагаад тэр хүүхдийг манай гэрт ирүүлж байгаа? Яагаад намайг ийм байдалд оруулж байгаа? Чамд ам алгуу. Хэлээч байна. Энд тэр хүүхдийг яагаад үлдээсэн? Яагаад зүгээр л түрүүлэхээр ойлгочихсон? Байдгаараа ажигсан сууж байсан юм аа. Яаж ээж байгаад амьдрья гэд гуйгаад байхад нь яаж чадаагүй. Тэгээд өөр үтсэндээ явуулчихсан юм уу? Өөр үдэлтэй хөрөх хэлэлтэй харагдахаар зүгээр л явуулчихсан уу? Тэр зэрэгтэй бол хангалттай айсан байхаа гэж бодоод л. Ойлгосон гэж бодсонд ол явуулчихсан. Дахиад хизээч гарч ирэхгүй байхаа гэж бодсон. Уучлаарай. Бүгд миний буруу. Энэ хорвоо тэр миний талд ордог хүн нэг чалга. Намайг ойлгох хүн нэг чалга. Чамаас шин чалга.